Ажлын гэрээний визэнд орох цаг нь хойшлогдож, хүлээлгийн жагсаалтанд орсон иргэд өчигдөр Чехийн элчин сайдын яамны гадаа цуглаж эсэргүүцлээ илэрхийллээ. Чехийн элчинд цаг авч орохын тулд иргэний зүгээс 650 евро, мөнгө дээр нь ажлын гэрээг авахын тулд 750 евро төлдөг байна. Тиймээс өч төшнөө мөнгө төлчгөөд визэнд орж чадахгүй хасагдаж байгаа иргэд ийхүү бухимдлаа илэрхийлсэн юм а. Баянгор аймагт их хэмжээний зас орсны улмаас гамшиг хэмжээнд хүрч болжшгүй байна гэж автоеврын үндэсний төвс өчигдөр мэдээлж байсан юм. Тэд өчигдөр хуваарийн дагуу Баянгор, Говьалтай, Ховд, Баяуулгийн аймагуудын чиглэлд ажил үйлчлэгэнд гарах байсан 7 тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлажээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу байгаль орчин аялал жуулчлалын яам, агаарын болон орчны бохирлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулсныг засгийн газрын уралдаанаар хэлэлцэн баталсан. Уг хөтөлбөрийн талаар байгаль орчин аялал жуулчлалын сайд Оюн Хорл, нийслэлийн засаг даргын орлогч Бат Баясгалан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хэллээ. Баруун аймагуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний зас орсны улмаас төрж алгуулсан иргэдэг эргэн хаах ажиллагааг өчигдөр зохион байгуулсан. Тэгвэл Увс аймгийн Улаангүмс сумын Баян Хархан багийн Хэрцгий овоо гэдэг газраас мал тууж авчирхаар яваад сургуу болсон иргэн 33 настай Ог, 50 настай Эр нарыг мөн аймгийн Тариалан сумын Шар бүрдийн хөдөө гадаг газраас малтайгаа уруудаж төрсэн иргэн Ягийн 10-аас 15 насны 3 хүүхэд өмнө говьсмоос холбоо баг руу дуудлагад яваад сургуу болсон сумдамдын эмнэлгийн хэмж Д жолоож А нарыг хэсэн мэнд болсон байна. Circus Mongolia хувь компани цэрэгчин Монгол охин 3 дугаар сарын 15-ны өдөр Америкийн нэгдсэн улсад амиа алт зэрэг гарчээ. Гадаад харилцааны яамнаас арга гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар хэвлэлд ямар нэгэн тайлбар хийх боломжгүйгээр тайлбарлаж байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улс дахь Монгол улсын элчин сайдын яамынхан талигачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талигачийн шаардлага эх орн руугаа зөөж тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулан ажиллаж өгөх гэдгээ мэдээллээ. Монгол анхнаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хэлээ. Энэ үеэр зарим статистик мэдээллийг Монгол анхны судалгаа статистик газрын захирал Гавчраар өглөө. Тэрээр нүрсний үнэсэж худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа талаар мэдээлсэн байна. Тодорхойлбол нийт гадаад худалдааны эргэлт энэ оны 2 дугаар сарын байдлаар 1.3 тэрбум Америк доллар төржээ. Үүнийг экспорт импорт орон салгавал 825 сая Америк долларыг экспортоос үлдсэнийг нь импорт эзэлж байна. Ингэснээр нийт худалдааны тэнцэл 334 сая Америк доллар ашигтай гарчээ. Ингэж ашигтай гарахад нөлөөсөн гол хүчин зүйл нь экспортын өсөлтөө гэж тайлбарлажээ. Казахстаны хаврын баяр Наурзын баяр өчигдөр боллоо. Энэ баярыг тохиолдолон Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж Ахмад Эрдэмтэн багш Клишийн агсаалтад энд зочилжээ. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ өнөөдөр Наурзын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэдтэй казах түмэнд хаврын баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсье өрөө гэжээ. Бүгд найрамдах Солонгос улсын огцорсон ерөнхийлөгч Пак Гинхи 14 цагийн турш прокурорд мэдүүлэг өглөө. Тэрээр прокурорын залан дуудсны дагуу өнгөрөөч даваа гарагийн өглөөний 9 цаг 30 минутанд Сөүлийн прокурорын төв байранд утсан байна. Korea Times-ийн мэдээснээр мэдүүлэг оройн 23 цаг 40 минут хүртэл үргэлжилж дууссан байна. Үүний дараа Пак Гинхи 7 цагийн турш мэдүүлэгтэй танилцсан өчигдөр өглөө гэртээ арчээ.